Харин бүгд найрамдах Хятад ард улсын дарга Ши Жинпин тус улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шинэ төлөвлөгөөгөө танилцуулж нүүрсний салбарыг стратегийн тэргүүлэх чиглэл хിവэр үлдээхээ мэдгдсэн байна. Тэгэхээр энэ талаарх мэдээллийг дэлгэрэнгүй CNBC-ийн мэдгмаа өргөлнө. Хятадын төрийн тэргүүн Ши Жинпин дэлхийн эрчим хүчний хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, эрчим хүчний аюулгүй байдлын шинэ стратегийг гүнзгийрүүлэн ахиулах замаар томоохон шийдвэрүүдийг гаргалаа. За өнгөрсөн 2025 онд бол Хятад улс нийтдээ 490.27 сая тонн нүүрс импортлсон нь өмнөх оны түүхэн дэд үзүүлэлтээс 9.6% буурсан үзүүлэлт болсон. За гэсэн хэдий ч гэсэн 12 дугаар сарын арилжаагаар импортын хэмжээ 58.59 сая тоннд хүрч сарын дөнгөөрөө дээд амжилтыг тогтоосон байна. Одоогийн байдлаар Хятад улс дэлхийн нүүрсний хэрэглээний 54.5%-ийг дангаараа бүрдүүлж эрчим хүчний хараат бус байдлаа бэхжүүлсэн хിവэрэ юм байна. Нүүрсний хэрэглээний бүтцийг дээрээс нь Монгол улсаас авч байгаа импортын тоон үзүүлэлтийг ямар хөө төвшөнд байгаа бол энэ талаар бас мэдээлэл өгөөч. Ши Жинпин даваа гарагт нүүрсний эрчим хүч болвол Хятад улсын эрчим хүчний суурь систем хിവэрэ байгаагийн зэрэгцээ энэ салбарт дэмжлэг үзүүлэх үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх ёстойг онцолсон. Тэгэхээр Хятадын эрчим хүчний хэрэглээний 50-аас дээш хувийг нүүрс бүрдүүлж байгаа бөгөөд өнгөрсөн онд буюу 2025 онд дулааны цахилгаан станцуудын нүүрсний хэрэглээ 1.5%-аар өсөж 2.7 тэрбум тоннд хүрсэн байна. За ялангуяа нүүрс химийн үйлдвэрлэлийн салбарын хэрэглээ 19%-аар огцон өссөн нь бол нийт эрэлтийг дэмжих гол хүчин зүйл болж байна. За энэ мэдээ бол манай улсад яагаад чухал вэ гэхээр Монгол улс бүгд найрамдах Хятад ард улсын эрчим хүчний хамгийн том стратегийн ач холбогдолтой түнш болж тодорсон. Тэгэхээр 2025 онд Монгол улс Хятад руу 83.9 сая тонн нүүрс экспортлсон нь бол түүхэн дээд амжилт болсон. За энэ оны 1-р сарын байдлаар бол 9.7 сая тонн нүүрс гаргасан нь өмнөх оны мөн үеэсээ 86.4% өссөн юм үзүүлэлт болоод байна. Төслүүдийн хэмжээнд одоо сэргээгдэх болоод сүмийн эрчим хүчний төслүүд байгаа. Тэгэхээр эдгээр тэгвэл нүүрсний хэрэглээнд яг хэрхэн нөлөөлж байгаа болоо энэ талаар бас мэдээлэл илэргээж. Ши Жинпин даваа гарагт Хятадын сэргээгдэх эрчим хүчийг бусад улс орноос төрүүлж хөгжүүлсэн нь алсын хараатай байсныг өнөөдрийн энэ геополитикийн болоод эрчим хүчний зах зээлийн доголдол нотлолоо гэх утгатай мэдээллүүдийг бас хийж байна л да. Тэгэхээр ногоон олон талд уян хатан эрчим хүчний шин тогтолцоо бол Хятадын эрчим хүчний аюулгүй байдал эдийн засгийн хөгжлийн найдвартай баталгаа болохыг бас нэмж шинжээчид дурдж байна. За үүний зэрэгцээ Ши Жинпин цөмийн эрчим хүчийг аюулгүй бөгөөд дис дараалалтайгаар хөгжүүлэхийг албаныханд үүрэг болгосон байна. За энэ хүрээнд төвдийн 4550 метрийн өндөрт орших нарны дулаан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг эхлүүлсэн талаар Хятадын Синхуа агентлаг бас мэдээлж байна. Өнгөрсөн 6 дугаар сард төвдийн өндөрлөгийн зүүн хэсэгт дэлхийн хамгийн том усан цахилгаан станцын далангийн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн нь бол эрчим хүчний олон их үсвэрч шилжих боломжийг бодлогоор нээж өгч байгаа юм хэрэг болж байна. Хятадын нүүрсний зах зээлийн энэ оны буюу 2026 оны төлөв байдал. За дээрэс нь Монгол улсын оролцоо тэгвэл яг цаашаад яг ямар хөө байх вэ? Ер нь бол бид чинь энэ онд 100 сая тонн нүүрсийг экспортлох зорилтыг бол тавьсан байгаа даа шүү дээ. Яг үнэн. Тэгэхээр 2026 онд бол Монгол улс 100 сая тонн нүүрс экспортлох зорилтыг тавьж ажиллаж байгаа. Тэгэхээр энэ үйл явдал бол Хятадын импортын төрөлжүүлэлтийн бодлоготой бүрэн нийцж гин гэж ингэж ойлгож байна. Хятад болоод энэтхэг улсуудын нүүрсний цахилгаан үйлдвэрлэл 2025 онд буюу өнгөрсөн онд түүхэндээ анх удаа зэрэг буурсан юм үзүүлэлттэй байгаа ч гэсэн химийн үйлдвэрлэл болоод аж үйлдвэрлэлийн сэргэлт нүүрсний эргэлтийг өндөр түвшинд хадгалахаар байна. Яг одоогийн нөхцөлд бол одоогийн байдлаар бол Хятад улс дэлхийн нүүрсээр ажилдаг цахилгаан станцуудын хүчин чадлын 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа нь бол нүүрсний стратегийн ач холбогдолтой ойрын жилүүдэд хിവэр байхыг харуулж байна. Тэгэхээр яг Хятадын эрчим хүчний салбарын чиг хандлага мэдээж манай улсын хувьд бол нүүрсний экспортод маш өндөр нөлөө үзүүлэхийг бол бүгд мэдж байгаа. За Ши Жинпин даргын хийсэн мэдээлэл тэгвэл Монгол улсаас авах коксчих нүүрсний экспортын хэмжээ өсөх дохойг бас өгч явах шиг байна гэж бодож байна. За тэгэхээр мэдээлэл хүргэсэн баярлалаа. Баярлалаа.